туфталтай юм байна. Тарих судал нь хүний сэтгэхүй, сэтгэл зүй болон зам байдал зэргийг судалдаг шинжлэх ухаан юм. Тарих судлалын шинжлэх ухаан нь олон төрлийн ач холбогдолтой бөгөөд хүн болон нийгмийн асуудлын шийдлийг олох гол хүчин зүйл гэж үздэг байна. Гэвч манай улсад энэ чиглэлийн мэдлэг ойлголт дутмаг, мөн дэмжлэг туслалцаа хангалтгүй байдаг гэдгийг өнөөдөр болсон тарих судлалыг таниулах 7 хоног арга хэмжээний үеэр мэргэжилтнүүд онцоллоо. 21-р зууны тэргүүлэх шинжлэх ухааны салбаранд тарих судлалын салбар юм а. Учир нь цаг үе өөрчлөгдөхийн хэрээр хүн төрөлхтний амьдралын хэв маяг шинжлэгдэж, эрхэмлэх үнэт зүйлсээс эхлүүлээд хамгийн жижиг дадал зуршил хүртэл хувьсан өөрчлөгцөр байгаа юм а. Улмаар дэлхийд дахинд тарих судлалын шинжлэх ухаан хурдцтай хөгжиж, олон төрлийн судалгаа шинжилгээ хийгдэж, ололт амжилтаа бэхжүүлж байна. Гэвч манай улсад тус салбарын хөгжил зогсонго, иргэдийн ойлголт мэдлэг дутагмаас гадна төрийн дэмжлэг туслалцаач мөн адил хангалтгүй байна. Үүнтэй холбоотойгоор тарих судлалын шинжлэх ухааныг нийтэд танилцуулж, ач холбогдлыг ойлгуулах зорилгоор холбогдох байгууллагууд тарих судлалыг таниулах 7 хоног арга хэмжээг зохион байгуулж байна. Тарих судлалын шинжлэх ухаан гэдэг бол хүн өөрийгөө судалж байна гэсэн үг. Хүн өөрийгөө яагаад ууралж гин, утлаарлж гин, яагаад би одоо энэ дээр ийм сэтгэл хөдлөл гаргаж гин, би ер нь энэ дээр ингэж бодох нь одоо би өөрөө бодоод байна уу, эсвэл миний бие махбод ингэж бодоход нөлөөлөд байна уу гэдгийг судалж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо ингээ манай нийгэмчсэндээ ингээ ажиллаж байхад хүмүүс одоо ямар одоо амьдралын хэм маягтайгаас шалтгаалаад тухайн хүмүүсийн нэг сэтгэл зүйчсэндээ өөр ах одоо тийм онцлогтой байдаг. Тэгэхээр энэ бол ерөөсөө тарих судлалын шинжлэх ухааны судлах одоо шаардлагатай төлөвлөлттэй нэг юм аа. Тарих судлал нь байгалийн суурь шинжлэх ухаан бөгөөд хүн өөрийн сэтгэл зүй болоод бие организмыг ойлгоход ихээхэн ач холбогдолтой. Энэ ч утгаараа хүн болон нийгмийн олон асуудлыг шийдвэрлэх гол хүчин зүйл гэж үздэг. Түнчлэн хүний дадал зуршил, үйл хөдлөл төдийгүй хэрэглэж буй хоол хүнс хүртэл тархины хөгжилд ихээхэн нөлөөлдөг юм байна. Тухайлбал бие организмд тохирсон зохистой, чанартай хоол хүнсийг хэрэглэснээр сэтгэл зүй болон сэтгэхүй эрүүл аж чаддаг байна. Угаасаа хүн амьд явахын тулд идэж байгаа тийм ээ. Тэгэхээр хүний одоо амьдралын бүхэл үйл ажиллагаанд ч юм уу, энерги зарцууд нь ч юм уу, бодисын солилцоо эс хуваагдахад хүртэл яг гаднаас авж байгаа хоол тэжээлээр дамжиж орж иж байгаа шим тэжээлүүд хэрэгтэй байгаа. Тэрийгээр хоол хүнсээ авснараа хүн хөдөлж амьдарч амьсгалж байгаа учраас хоол угаасаа хамгийн их хэрэгтэй. Тэгээд хоол нь ямар төрлийн хоол вэ гэдгээс хамаарат, дээрэс нь тэр хүн хоолыг ямар хэмжээгээр иддэг вэ гэдгээс хамаарат хүний бие физиологид нөлөөлж эхэлдэг. Тэгээд тэр нь болохоор харин тархинд нөлөөлөх үү, бусад эд эрхтэнд нөлөөлөх үү гэдэг гихмичлэнгээр асуудууд байна л да. Тэнгүүд хамгийн их одоо тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг хоол хүнс гэх юм бол мэдээж тархины бүтцээс нь эхлээд ярина л да. Тархины бүтцийн ойролцоогоор нэг 60% нь өөх тос байдаг. За түүний ихэнх хэсэгт нь бол омега 3, омега 6 гэсэн найрлагууд байдаг учраас эдгээрийг агуулсан бас хүнсний бүт зүйл, одоо самарын төрлүүд ч юм уу тэр зүйлүүдээс юугаа омега 3, 6-га авах юм шаардлага байгаа. Одоо эсгсэн хүнслүүд шүү дээ. Эсгсэн хүнслүүд нь яагаад бидний ингээд тархин сайн байдаг вэ гэхээр